Euro Lubricants, Dakart явсан чанар. Ерөнхий төгч Eco Mine Systems. Нэг ч хүүхэд хорт утаагаар битгий амьсгалаасаа. Konnichiwa. За сайн байцгаана уу бүгдэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За влог эхэлж байна. За өнөөдөр болохоор бид бүхэн Ибусугийн Мацуригийн баяр дээр хүрэлцээрсэн байна. Мацуригийн баяр нь өмнөх влогууд дээр та бүхэнд хэлжсэн 2 өдөр болдог 13, 14 гэдэг энэ амралтын өдрүүдэд болж байгаа. За тэгээд Мацуригийн баяр дээр хүрэлцээрсэн байна. За энэ дээр бол миний харагдж байгаа зам бол Ибусугийн скул зам одоо нөө сургуулийн зам гэсэн үг тийм ээ. Ийм зам дээр бас хүмүүс машин тэргүүлсэн байна. Манай залуучууд ч гэсэн энэгээр бас машин тэргүүлсэн байна. Энд бол одоо бас маш олон төрлийн замнууд байт юм байна. Яг энэ доохонд бол бидний хамгийн сайн мэдэх Ибусу Минами гэдэг зам байна. Нөгөө жамп хийж өсөрж ордог гайхалтай тэр зам маань яг энэ доор бас харагдаж байна. Энэ олон замууд байт юм байна. Олон замууд дээр олон орнуудаас ирсэн тамирчид ч гэсэн бас энэ одоо энэ бол ерөнхийдөө Мацури гэдэг байна. Дрифтийн баярын өдөр гэсэн үг. Жилдээ ерөнхийдөө 3 удаа болд юм байна. За энэ бол ерөнхийдөө хаврын нээлт. За тэгээд 100 одоо 7 сарын үед нэг болд юм байна. Тэгээд намар бас нэг ингэж баяр нь болж хаалтаа хийд юм байна. Тэгэхээр миний хувьд яг энэ баярын нээлтийн үед дээр нь бас Япон улсыг зорин влог хийж байгаадаа бас баяртай байна. Та бүхэн ч гэсэн бас миний хийж байгаа влог маань бас таалагдах байх гэж найдаж байна. Тэгээд бүгдөө влогтойгоо хамтаа гараа манайхаа. За манай монголчууд манаас эпизод дээр ирсэн. Зам талбар руу гарах гад одоо бензиний хийж ах шиг байна те. Тий, бензиний. Японы бензин синхэр өнгөтэй байд юм уу? Яг нөгөө нэг энгийн машин гэдэг бензин нөгөө спорт машин дээр нөгөө уралдаан тэмцээнд ордог машин гэдэг. Октон шүү дээ. Тийм. Бензин Sunoco брэнд. За Sunoco брэнд. Тий. Нөгөө дайгуугийн машин хайжууд дээр. Тий. За ингээд бензинээ дүүргэж аваад. Энд дэхтэй дүүртэл нь бол хийхгүй шүү дээ одоо. 50% 50% 98 50% энэ Sunoco брэндийн. За. Шууд бензин. Тэр октон нэлээд өндөртэй бензин гэсэн. Тийм, октон өндөртэй. За энэ монголчуудын хамгийн сайн мэдэх Ибусу Минами гэдэг зам байж байна. Энэ зам дээр болдог маш олон тэмцээнүүдийг манай монголчууд маань YouTube-ээр бол сошиал хуудасуудаар их үздэг хаа. Энэ дээр жамп хийгээл үсрээд ордог. За тэгээ манай Монгол 63 рейсвей маань бол ерөнхийдөө Ибусу Минамигийн жижигсгсэн одоо ийм хувилбар гэсэн. Ер нь бол яг Ибусу Минамигийн замтай ижлэхнэр хийсэн байдаг. Ибусу Минами гэж гайхалтай зам байна. За энэ европчууд бас айгүй их ирсэн байна. Тэгээ ер нь жил болгон ирж Мацуригийн баярт бас энэ европчууд их оролцсон юм байна. Тэгээ энэ дээр машинууд нь ерөнхийдөө байж идэг. Одоо бараг л машинд нь цэцэг навч ургацсан ингээ байж идэм байна. За тэгээд манайха Монголоос маань бас бид бас 9-ний өдөр наашаага хамтаа гарсан. Тэгээд дрифтийн энэ Мацури гэдэг энэ баярт бас ингээд оролцоод манай чинь бас өмнө жил бас ирж ирсэн байдаг шүү дээ тий. Тэгсэн. Тэгэхээр энэ баярт оролцохоор бас гаднаас болон одоо дотоодоос ингээд маш олон тамирчид энэ баяртаа маш идэвхтэй оролцсон юм байна. Тэгээд манай хэд чийсэн жил болгон л барыг ирдэм биш үү. Энэ хэд чинь нөгөө Монголдо алаад байдаг нь энд ирж бэлтгэл хийгээд идэм биш үү. За, сонь сайхан юу үцгэн? За 50-нд 9-ний өдөр гараад өнөөдөр 12 тий. 3 онсон байна. Тэгээд ямарс машин тэргээ бүгдийг биелдээд өцсөн юм маань S14 бэлдэж ирсэн. Тэгээд одоо манай Японд байдаг Монгол тамирчид маань мөнгө бол 100 бид нар одоо нийтдээ ингээд 2 жил дарааж ирж байгаа. Өмнө жил нь болохоор одоо манай мөнгө бол 100 тэр маань ингээд 3 дахь жилдээ бид нар ирж ин Дрифт Мацури гэдэг баярт оролцож байгаа одоо маш баяртай байна. Тэгээд би болохоор мөнгө бол дүүгийнхаа машинаар одоо 2 дахь жилдээ шарвж байна. Өөрөө юм шиг шарвдаг. Дүүдэх баярлж авдаг. Тэгээд одоо бид нэр энэ Дрифт Скул гэдэг нэртэй зам дээр байна. Одоо ингээд цаашлаа дээшээ өгсөөд уулын зам
юу лээ зөндөө олон зам байгаа. Бүгднгээр нь явж үзэхөө тэгээ бүх замууд дээр нь. бүх одоо дэлхийн тамирчидтай туршлага солилцсон гэх юм уу да. Тийм байна. За манай хөрлөгийн хувьд За сайн байцгаана. Энэ өдрийн минь хүргэсэн. За бид эд маань 9-нд гараад өнөөдөр 12-нд Японд ирсэн байна. Тэгээд ерөнхийдөө энд байдаг баг хамт олон тэгээд бидрийг бас хүлээж авсан, сайхан маш сайхан хүлээж аваад одоо өчтөр шөнө ирээд байрлаад хончоод өглөөлээ. Цукабу дээр бас очив. Тий, Цукуба дээр бас очиод 9-нд Цукуба дээр 10-нд очсон. За тэгээд ерөнхийдөө эндээ маш олон машин, маш олон орны тамирчид туршлага солилцох одоо өөрсдөө бэлдэх те. Одоо ерөнхийдөө нээлттэй бэлтгэл гэж одоо харж байгаа. Тэгээд ерөнхийдөө сэтгэл гаргаад маш гоё машин гэсэн хүмүүс маш их баярлж байна. Тий. Энэ дашрын дэлгэхэд те. Тий, энэ дашрын дэлгэхэд. Яаж ч өөрөө бүр содон машин дээр ийм амар содон ийм стикер зүйлээд хийсэн тийм байна. Одоо суперкард орно шүү дээ чи бол. Тийм шүү дээ ер нь. Тэгээд дрифт хийж байгаа шүү дээ. Одоо дууны болтноос ахуулаад энэ нөгөө суперкар нэг болттой. Hi Mongolia. Hi. Have kilo. Nan power desu ka? Nan power? Maybe 500.そう。かっこいいね。ありがとう。Thank you. Энэ аюу гоё бас. Энэ одоо бас Европчууд аюу гоё те. Алдартай. Алдартай нэг гоё шүү дээ те. Тийм. Бүр битүү камер хийсэн. Тийм байна. Тэр бараг дотроо гаднаа бүр бүх үзүү бичиж явж байгаа. Одод шүү. Сон今生配信ハコドキよ Рек хийж ин хараад гэдэг шиг байна. Биш ээ. 日本語わかる大丈夫生配信で Twitch チャットがコントロールできる何カメラ見たいとかスイッチできるチャットが俺じゃなくてチャットすごいでしょ Энийг харуултаа. Энэ ингэдэг Twitch のチャットがコントロールできる何カメラ見たいで Камеруудаа энэ дээр ингээд танд юм байна. энэ дээр хараа. Yeah, look at this. Look at this. Энэ дээр ингээд шууд ингээд лайв видео ингээд влог нь явж байгаа юм байна л да. Тэгээ энэ дээр ингээд бүр чат ингээд харагддаг нэ. Тэгээд энэ ингээд өөрийнх нь ингээд бүх үзүүд нь ингээд харагдаж байгаа. Одоо энэ дотроо гадар ингээд бүх үзээс нь харж байгаа. Тийм шууд лайваар шууд ингээд явж байгаа. It's cool, right? Guy. Oh yeah. Nice. Love Mongolia. Yeah, Mongolia. Let's go, baby. Arigatou gozaimasu. See you guys. This on Mongolia TV. この車何パワーですか? Энэ хүн бас ютубер юм байна. Тэгээд маш олон камеруудаас энд ингээд зоосон байна. Цааталтаа. Ийм олон камерууд машиндаа суурилж ирсэн байна. Энэ урдаа бас камера зоосон байна. Одоо яг Мацури дээр ийм машинууд надад бүр илүү гоё харагдаад байгаа хгүй бүр тий. Зүгээр л мөргөлдөө гэсэн шиг. Жидээ машин оо. Тий. За одоо зам руугаа яаж ордгийг харъя. Зам руугаа. Энэ. Йоо, тиймээс орж ирж байгаа нь ямар амар юм бэ те. Энэ хүний нөгөө бариад байгаа туг нь энд ямар нэг байдлаар спир их нөгөө осол болсон тохиолдолд энийг цаанаас ирж байгаа машин Зогсоох гаргаж хийж байгаа. Стоп гэсэн тохиолдол өгөх те. Одоо тэр дээр бас нөгөө юм гэрлэн тохиол байдаг юм зам дээр. Хэрэв осол ноцтой осол бүр зогсон байсан тохиолдолд бол бүр цаанаас улаан гэрлэлсэн байна. Зүг. Одоо энэ контроллер нэ шүү дээ. Тэр гэрлэн.
зам дээр би нэг жоохон явж үзье. За чи явчихад хөө. Явж үзүүлэхгүй цуг биш. Цуг явах уу? За. За манай Космос энэ зам дээр явж үзье гэж яг шүү нэ. Тий өмнө яхаа Явж ирсэн үү? зөндөө явж ирлээ шин. Аха. За. Окей, тэгвэл Космог яаж явахыг харцгаа бүгдөө. Одоо эндээс дэш өгсөж эхлэхээ. Дэш өгсөж эхлэнэ. Гэтэ би нөгөө ихний удаа явж байгаасаар жоохон удаан явж үзье гэх юм. Бас машинаас битгэхгүй байна. Энэ доороос хурдан аваад орж ирд юм байна те ерөөсөө. Ер нь бол. Тавь нөгөө жоохон удаа явсан 3-ороо жоохон моороод орчлаа. За Андрегийн гараж дээр бид нүрийг хүрэлцэн ирсэн байна. Power Agency одоо та бүхэн мэдж байгаа бол Formula Drift-ийн тамирчин. Тэгээд түүний гараж дээр ирсэн байна. Тэвчээ орцгоё. Танилцуулгыг. За Андре гэдэг нь ямар уучтай хүн блэ? Одоо Formula Drift-ийн нөгөө тамирчин. За. Тэгээ бас нэлээд дээгүүр топ нэгдүгээрээр шагнал авч ирсэн. Одоо шагналууд тэр цомнууд нь тэрүүгээр дараа нь танилцуулж өгье. За тэгээд. Тэгээ эднийх тэгээ засар үүсгээ бүх юмыг ингээд энэ гараж дээр хийдэг. Одоо матурын цэцүүрийн тэмцээн уралдаан хийж шууд Орс хүн үү те? Үгүй Америк. Америк хүн. Америк Австралч лөө. Америк Австрал хоёр айлын нөхөө. Тийм тэгээд машин дээрийг мэрэг сервис үйлчлэгээ мөслөг бүгд ингэ одоо жишээлбэл тэнхлэг төгрөгөө хийх мэтчлээ. Энд дөө. Тий. Тэнхлэг төгрөгөө хийж. Тийм байна. За сэлбэг бас зардаг. Тийм сэлбэг зарна, тус, масл ер нь бол эбис ч өөрөө нөгөө нэг төвөөсөө жоохон зайтай байхгүй юу? Тэгээд нөгөө том үнцэн дэлгүүр зайтай болохоор өөрсдийн гэсэн гаражтай, өөрсдийн гэсэн дэлгүүртэй болохоор энэчээс ер нь сэлбэгээр хэсэл ингээд авчих боломжтой. Одоо сэлбэгнүүд нь тэнцээс харагдаж байна. Тэгээд турбо, тэгээд тойл, тэгээд нэг борсон инжектор, юу manifold. Тэгээд бүх ер нь хэрэгцээтэй жирэмэн. За одоо та бүхний харж байгаа энэ гадаагаа бүгд зогссон байгаа машинууд нь болохоор одоо энэ Power Agency нөгөө нэг зардаг машин болон экспорт хийдэг дотооддоо бас түрээсдэг машинууд
Тэгээд одоо ч Австрал, Америкаас ер нь мацгаар За бид нар Power Rangers Андрегийн гаражныхан гадна талд нь ирсэн байна. Одоо та бүхний харж байгаа машинууд нь бүгдээрээ Америк, Австрал, Канада гэх бүх улсууд руу экспорт хийдэг машинууд байгаамаа. Одоо Silva S15. Тэгээ зарим нь болохоор энэ чинь худалдаж авчаад Андрегийн гаражт сар бүр түрээсийн төлбөрийн төлөөд зөвхөн мацуураагаар эрэхтэй ч юм уу те хаа нэг шарууж марахтаа нэг эрэхтэй ундаг машинууд нь бас зогсож байгаа. Та бүхэн нөгөө нэг бичлэгэн дээр нөгөө нэг school course дээр яадаг штэ нэг Silva мэло Chaser Master ингээд тавьчаал тойроо бичлэгийг хаацлал шараал хэдэн штэ. Тэр нөгөө зармаар ингээд бичлэг ороод тэр залуугийн гараж ихгүй. Тэгэл ер нь шарах үедээ л ирж унна. Тэгэл энэ ч нэг орхичдаг. Одоо энэ жишээл бас нэлээ олон сар ингээд зогссон байдалтай. Тийм байна тий. Энэ тэгээд эндээсээ бас түрээсээ үйлчлэгээ байгаа гэсэн үг үү юу? Түрээс үйлчлэгээ байгаа. Одоо энэ Андрегийн гараж тэгээ Side X гээд ер нь бол яг эпизод дээр байрладаг. Тэг машин дөрүүд нь бүгд бэлэн байждаг. Казама бодита. Тийм, Казама. S15 байна. Энд Koki S14 байна. Тэгээ амар уудсан байгаа шүү дээ. Ингээл хурж ирж шарвж байгаа л ингээл тавиалаа. Яа одоо энэ өчнөө жил унаагүй харагдаж штэ. Энд SX байна. SX тийм байна. За Sphero байна. Altiza байна. Safiro гэсэн нөө. Тий, Sphero гэсэн. Оо за сайн байна. Монгол хүн өөрөө. Оо Монгол. Дотор юм байна уу? Байгаа. За энэ Skyline. Skyline Juan. Тийм байна. 33 байна. Өөрөө ер нь ямар машинаар дрифт хийдэг хүн юм? Андре. Өөрөө ер нь бол Chaser Mark 2-оор шарууд Казама body дээ. Одоо зурган дотроо байгаа л да. Энэ шинэ залуу. Одоо өндөр залуу. Андрэг өөрөө шардаг залуу шээ. За. Хай. Сайн байна уу? Ёрошку. Ёрошку. Хай, ёрошку оношимас. Mongolia YouTuber. Монголからの YouTube のあ、そう、すごいね。ドリフトの。はい。はい、初めて日本に来た。あ、そうどうどうしよう、エビス。Ямар хүн нэг эбис юу? Анх удаа ирж байна. Ер нь бол сэтгэл амар өндөр байна. Маш олон замууд байт юм байна. Тэгээ маш гоё машинуудаас зөндөө ирдэг юм байна. 初めて来たなんですけど、さっきとのコースがいっぱいあるんで、そう、めちゃめちゃ楽しかったんで。楽しいね。見て、ちょっと合わせてる。はい。Энд ерөөхдөө энэ хүн руу удаж байгаа юу? ここ自分の店やって何年ぐらいやってるんですか？多分2009年ぐらいから結構長い12、13、14。はい。2009 оноос хойш ер нь長い。Тэгээд ерөөхдөө одоо яг энд хийдэг бизнес үйл ажиллагаа нь 自分の仕事のためのビジネスとか車を送ってるんですよね。メインは車輸出。スポーツカーとか日本の車、GTR、フェラーリ、ポーシュ、ランボルギーニとかいろいろやる。あと祭りの仕事、お客様海外から走る際は私車売るとかサポートとか全部やる。Юу одоо ингээд Lamborghini спорт машин GTR мэтэр бүгднийг ингэж экспортлно. Тэгээд бас ингээд мацуурын одоо энэ баярыг тохиолдуулаад гадаадаас хүмүүс ирж байгаа шүү дээ. Тэрэндээ ингээд зөрүүлээд машин тэрийг ингэж бэлдэж өгнө, засна, янзлна, тэгээд түрээслэн тийм үйлчлэг. Сайн харахад бол европчууд бас айгүй их байж тий. Тий, Европ хүмүүс ер нь Андрэг гэж зорж ирдэг. За ерөөхдөө бас нөгөө нэг гараж дээр нь зорж ирсэн тий. Танилцгаад зорж ирсэн. Тэгээд хүлээн авч уулзсан баярлаа. モンゴルからあの人が来る時には、目的はアンドレさんのガレージに行きたいなって思って、今日初めて来たらよかったな。よかったね。ありがとうね、来ました。はい、ありがとうございます。いっぱい見てくださいね。순도 우즈레기. 자, баярлалаа. ありがとうございました。ありがとう。ありがとう。どうも。Thank you. はい。За, та бүхний одоо харж байгаа машин бол дрифт такси эпизогийн. Одоо жишээлбэл гаднаас хүмүүс ирлээ гэж бодоход дрифтлэхгүй маа чаддгүй хүмүүс байгаа шүү дээ. Тэгээ хажууд нэгээ сууж үзье, хойно сууж үзье, шарвж үзье гэсэн тохиолдолд тусдаа төлбөр төлөөд энэ машин сууж болдог байгаа. За. Тий. Суудал нэг 4 суудалтай. 4 сууж болно. Ард нь юм спорт суудалтай. Энгийн суудал биш. Тий. Чочтой баг. За. Арын суудал нүртэл юм спорт шонгос суудалтай.
Энэ Силва болохоор одоо Ибис Минамич анх нөгөө шаравдаг байсан шүү дээ. Ингээд хараач маргаа. Тэгээд цементийг нь бетоныг нь хуулаад, асфальтыг нь хуулаад одоо шорон болцсон байгаа байхгүй. Тэгээд шорон дээр ч одоо энэ машин эднэр ингээд шууд ралли маягаар ингэж явдаг. Тийм Силвагаас ингээд тоноглоод ингээд бэлэн болгоцсон байна. Одоо энэ жишээлбэл Формула дрифтийн бас нэг сайн нэг шинээр орчихсон тэмэрчингийн машин байна. Япон биш. Стикер дээр одоо нөгөө төрөл бүрийн өөрсдийн гэсэн брэндээ гаргасан хүмүүс нүүж ирээ наадаг. Хобби дүн ингээ наадаг гэж мэдсэн бол энэ минийх шүү дээ. Энэ хоолцчээ. Тийм биш те энэ шүү дээ. За манай бууж ирж гинөө. Оцрох. Хой бүхэлдөө юу болов сая? Уулан дээрээс нислээ шүү дээ. Чи намайг сая алангаа аллаа шүү дээ. Юу болов? Юунаас болов? Энэ моторын нөгөө нэг дамарнууд байгаа шүү дээ. Тэгээ энэ хоорондын одоо жишээлбэл устны ингээ бүгдээрээ энгийн дамартай. Энэ дамар нь ганцаараа тоны дамартай. Тэнгүүд нөгөө хоорондоо нөгөө баланс нь шал зөрчдөг юм билэ. Тэгээ өглөөнөөс хойш энэ нөгөө нэг явж яхад нөгөө ирмэн нөгөө нэг мултраад байсан тий. Тэгээд шинэ ирмэн олж ирээд хийгээд яасан. Яг тэр эргэлтнэр хоёлоо орж ирсэн шүү дээ. Тэгсэн чи яг ирмэн ч нөгөө нэг гидр мэдрээ эргүүлдэг болохоор ирмэн мах гочлохлоор өрөөл тоором саяр бүр таг хатуулсан. Тэгээд бараа торомцог шийшээ ерөөсөө засаа шатсангүй. Гайгүй гинх хэр байна? Гайгүй тий. Тэр бүтэц солиод. Одпо дуусчаад болцсон. Би сая нөгөө нэг юугүй каску суудсан гэсэн ч байх. Урд каркасны хүндлэн арай болдруу болоог байна. Нөгөө каркасныхаа хүндлэн дүрийн дүх гэж босч ирээд үргэлдээ. Ёо. Тэгээ хоёул амар хастал яг ийм уулан дээрээс тий лап гэж зассан шүү дээ. Иймэрхүү тийм ийм овгор биш иймэрхүү юм байсан бол цааш яваад чинь тий. Явна аюултай. Бурхан минь ёо амьд гарлаа ш. За одоо кулерээс засаал тэгэл тэс гаргаад ирнэ. Оройны нэг угаасаа шинэ дрифт байгаа шүү дээ. Кулерээс солиод гараад ирэхгүй юу? Ер нь бол энэ жоохон далиц маань эдрэгээд хвчлээл тал гараад ир. За намайг нэрэ бурхан харж үзлээ баярлалаа. За. За, Космовтер дрифт скул зам руу орж үзэх гэж байна. За, урд очихлог маань. Хамт гарах гээд байна. Хамт гарах юм уу? За би ч энэ тэндээс жоохон барихгүй бол энэ ч одоо нилээ. За дүүгийн хувьд энэ зам дээр хэрэг хэд удаа явж байна? Өмнө хэд удаа явсан? Явсан уу?